Багаж задлах асуух өгүүлбэр. Асуух өгүүлбэрийг сургаас өмнө та бүхэн асуух өгнүүдийн тухай тодорхой мэдлэгтэй болсон ба шаардлагатай. Асуух өгнүүдийг германаар V-Wörter гэдэг. Ягаад гэвэл эдгээр нь V үсгээр эхэлдэг учраас. Энд би зөвхөн үндсэн асуух өгнүүдийг бичлээ. Wer, хэн, was, юу, wo, хаана, wann, хизээ, welche, ямар. Бусад асуух өгнүүдийг та бүхэн герман байдлаар blogspot.com дээрээ герман хэлэнд асуух өгүүлбэрийг хоёр янзаар бичиж болдог. Эхний хэлбэрт асуух өгнүүдийг оролцуулж бичнэ. Ийм өгүүлбэр ямагт асуух үгээр эхэлдэг. Хоёрдугаар байранд нь үйл үг буюу predikat орж, удаах байруудад нь өгүүлбэрийн эзэн subjekt болон тоцогдхон объект, нэмэлт гишүүн adverbiale bestimmung бичигддэг. Жишээ нь Wer ist sie? Үг бүхний дээр би үзэхээр өгүүлбэрийн ямар гишүүн болохыг бичлээ. Wer асуух үг, ist predikat буюу өгүүлэх хүн, sie subjekt буюу өгүүлэгдэх хүн. Энэ өгүүлбэрийн хариулт нь Sie ist meine Mutter. Тэр бол миний ээж. Дараагийн өгүүлбэр Was macht sie? Тэр юу хийдэг вэ? Энд мөн асуух үг was өгүүлбэрийн эхэнд, predikat нь 2 дугаар байранд, subjekt нь 3 дугаар байранд бичигдэж байна. Үүний хариулт нь Sie ist Lehrerin. Тэр бол багш. Wie lange dauert eine Unterrichtsstunde? Хичээлийн 1 цаг хэр удаа үргэлжилдэг вэ? Энэ өгүүлбэр нь wie lange буюу хэр удаан гэдэг асуух үгээр эхэлж байна. 2 дугаар байранд нь predikat dauert. 3 дугаар байранд нь subjekt буюу eine Unterrichtsstunde. Хариулт нь Sie dauert 45 Minuten. Тэр 45 минут үргэлжилдэг. Wann beginnt Ihre Arbeit? Түүний ажил хизээ эхэлдэг вэ? Хизээ гэдэг асуух үгээр энэ өгүүлбэр эхэлж байна. 2 дугаар байранд нь predikat. Түүний дараа ажил гэдэг subjekt маань өмнөө хэний ажил гэдгийг тодтогсон атрибут авч бичигдэж байна. Гэт энэ өгүүлбэрийн хариулт нь 8 Uhr beginnt Ihre Arbeit. Түүний ажил 8 цагт эхэлдэг. Wo arbeitet sie? Тэр хаана ажилладаг вэ? Өгүүлбэрийн эхэнд асуух үг, 2 дугаар байранд predikat. Өгүүлбэрийн эцэст subjekt орж байна. Sie arbeitet in der Schule Nummer 3. Тэр 3 дугаар сургуульд ажилладаг. Асуух өгүүлбэр үйл үгээр эхэлж бичигдэх нь. Ийм өгүүлбэрт асуух үг ордоггүй. Харин өгүүлбэр predikatаар буюу үйл үгээр эхэлдэг. 2 дугаар байранд нь өгүүлбэрийн эзэн subjekt, удаах байруудад нь объект, adverbiale bestimmung-ууд ордог. Жишээлбэл Ist sie deine Mutter? Тэр чиний ээж юм уу? Predikat өгүүлбэрийн эхэнд байна. Subjekt 2 дугаарт нь deine гэдэг атрибут хэний ээж вэ гэдгийг тодтогч өгж байна. Ингээд энэ өгүүлбэрийн хариулт нь Ja, sie ist meine Mutter. Тийм ээ, тэр миний ээж. Ist sie Ärztin? Тэр эмч үү? Өгүүлэх хүн буюу predikat эхэнд subjekt 2 дугаарт, объект 3 дугаарт орж байна. Ингээд энэ өгүүлбэрийн хариулт нь Nein, sie ist nicht Ärztin. Үгүй, тэр бол эмч биш. Dauert eine Unterrichtsstunde 45 Minuten? Хичээлийн 1 цаг 45 минут үргэлжилдэг үү гэсэн асуулт байна.
Энэ асуух өгүүлбэр үргэлжлэх гэдэг үйл үгээр эхэлж 20 дугаар байранд нь субъект, удаах байранд нь адвербиала биш тийм үг орж байна. Энэ яагаад адвербиала биш тийм үг бэ гэх юм бол энэ нь субъект юм эсвэл объектийн шинж тэмдгийг илэрхийлж байгаа биш. Харин энэ үйлдэлийн үргэлжлэх хугацааг илэрхийлж байгаа. Учираас адвербиала биш тийм үг юм. Тэгээд энэ өгүүлбэрийн хариулт нь ja, sie dauert 45 Minuten. Тийм ээ. Тэр 45 минут үргэлжилдэг. Beginnt ihre Arbeit früh? Түүний ажил эрт эхэлдэг. Энэ өгүүлбэр дээрээс та бүхэн атрибут болон адвербиала биш тийм үг хоёрын ялгааг харж болно. Атрибут нь субъектийн шинж тэмдгийг, adverb нь предикатын шинж тэмдгийг илэрхийлж байна. Хиний ажил хизээ эхэлдэг вэ? Arbeitet sie in der Schule Nummer 8? Тэр 8 дахь сургууль дээр ажилладаг. Ажиллах гэдэг үйл үг 1-р байранд, 2-р байранд субъект. Түүний дараа хаана ажилтгийг нь тодорхойлж байгаагаараа in der гэдэг угтур үг адвербиала биш тийм үг болон орж байна. Тэгээд объект түүнийг тодорхойлсон тодтогсон атрибут удаах байранд орж байна. Ингээд хариулт нь Nein, sie arbeitet in der Schule Nummer 3.